Япон улсын Фукушима дайчин цэцмийн цахилгаан станц нь 10 жилийн өмнө хүчтэй газар хөдлөлт аврах зуун амьд нэрвэгдсэн. 3 реакторын голом тайлж 1986 онд тохиолдсон Чернобылийн ослоос хойш хамгийн том осол тооцогдсон байна. Хөндлөнгийн судалгаанаас үзэхэд хүмүүс цацрагийн шаардлага бага байж, хүн ам цэцэрлэгтэй ажиллагчдын дунд цэцэргийн ноцтой өвчлөл нас барал бүртгэдэг бөгөөд Ослын улмаас цэцмийн цахилгаан станцын реакторын байгууламжийг хийц, аюулгүй ажиллагааны соёл, дөрвөн журамт сул талууд байсныг хэлжсэн. Үүнээс үүдэн бүх нийтийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийгдэж асар их хохирол учирсан. Ирээдүйд Ослоос үүдэлтэй эрсдлийг бууруулахын тулд дэлхийн нийтээр маш хурдан нэгдэж, цэцмийн аюулгүй ажиллагаа бэхжүүлэхээр санал нэгдэцгээсэн байна. Фукушимагийн осол гарснаас хойш цэцмийн аюулгүй ажиллагаанд ямар ахиц гарсан бэ? 1. Улс орнууд өөрсдийн цэцмийн цахилгаан станцын хальфаас сул эмзэг таалыг олдохдоо зорилгоор Фукушимагийн ослоос олж авсан мэдлэгийг ашиглах болсон. 2. Олон улсын атомын энергийн агентлаг энэ төрлийн осод бие даасан хөндлөнгийн үйлдэл хийх боломжтой болсон. 3. Олон нийтэд харилцах ил тод байдал сайжирсан. 4. Олон улсын хуулиуд болон олон улсын атомын энергийн агентлагийн аюулгүй ажиллагааны стандартуудын хэрэгжилт сайжирсан. 5. Улс орнууд өөрийн улсын хяналтын байгууллагыг бүрэн хараат бус байлгаж, нөөц боломжийг нэмэгдүүлэх болсон. 6. Олон улсын атомын энергийн агентлагаас шинээр цөмийн эрчим хүчний хөтөлбөр эхлүүлж буй гишүүн орнуудад аюулгүй ажиллагааны наривчсан зөвлөмжүүдийг санал болгох болсон. 7. Итгэлцэл, манлайлал, хувийн хариуцлагыг бий болгосноор цөмийн эрчим хүчний аюулгүй ажиллагаанд тавигдах хандлагыг тасралтгүй сайжруулж байна. 8. Инженер технологийн дэвшил гарсан шинэ санаачлагын тусламжтайгаар цөмийн аюулгүй ажиллагааг сайжруулах шинэ боломжуудыг тасралтгүйгээр судалж байна. Эдгээр арга хэмжээнүүд нь дэлхийд дахинад цөмийн аюулгүй ажиллагаанд хэд хэдэн сайжруулалтыг авчирсан.